Өнөөдрийн хичээл бол супермаркетад хэрхэн хүнс цуглуулах тухай англи хэллэгүүд юм. Дэлгүүрт ороод ямар нэг зүйл хайх үед хамгийн түгээмэл хэрэглэдэг өгүүлбэр бол Where can I find the fresh produce? Энэ нь шинэ ногоо жимс хаана байгаа вэ гэсэн утгатай. Мөн тасгаа заагаад I'm looking for the dairy section. Би сүм бүтээгдэхүүний тасгийг хайж байна гэж хэлж болно. Дэлгүүрийн тасаг буюу игнийг англиар aisle гэж хэлдэг. Эс үсгийг дуудахгүй. Дэлгүүрийн ажилтан танд хариулахдаа It's an aisle 4. Дөрөвдүгээр игнэнд байгаа гэх мэтээр зааж өгнө. Өөрөө асуухтаа Which aisle has the pasta? Гоймон аль игнэнд байгаа вэ гэж асууж болно. Хямдралтай барааг асуухтаа Is this on sale? гэж асуудаг. Энэ хямдралтай юу гэсэн үг? Хэрэв олон зүйл бол Are these on sale? гин. Хямдарсан гэдэг үгийг хэлэхдээ on sale гэж хэрэглэлтийг анхаараарай. Жинлэж авдаг бүтээгдэхүүний үнийг асуухтаа How much is this per kilogram? гин. Энэ үүний 1 килограмм нь хэд вэ гэсэн үг юм. Бага хэмжээгээр авах бол Can I get half a kilo? Please. Хагас килограммыг авч болох уу гэж хэлж болно. Харин ямар нэгэн зүйл лангуун дээр дуусан байвал Do you have this in stock? гэж асууна. Танайд цаанаас гаргаад өгөх бэлэн нөөц байгаа юу гэсэн үг. Ажилтан хариулахдаа Sorry. We are out of stock. Уучлаарай, манайд дууссан байна гэж хэлж магадгүй. Кассан дээр төлбөрөө хийх үед худалдагч биднээс ихэвчлэн ингэж асуудаг. Would you like a receipt? Танд баримт хэрэгтэй юу гэсэн үг. Мөн өөр нэг түгээмэл асуулт бол Do you need a bag? Тор хэрэгтэй юу гэдэг. Төлбөрөө хийхдээ бэлнээр эсвэл картаар төлөхөө хэлдэг. I will pay by card. Би картаар төлнө. Хэрэв бэлнээр бол I will pay in cash гэж хэлнэ. By card, in cash гэсэн утгааруудыг ялгаж цээжлээрэй. Байнга үйлчлүүлдэг дэлгүүрийнхээ хөнгөлөлтийн буюу гишүүнчлэлийн картыг уншуулахдаа Here is my loyalty card. Миний хөнгөлөлтийн карт энд байна гэж хэлдэг. Баяртай.